За, шинжлэх ухаан танин мэдхийн одон мөндөр суугийн маань цус 50 дарангуулагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За, энэхүү нэвтрүүлгийг үзэж сонсож байгаа нийт үзэг сонсогчдоо энэхүү өдрийн мэндийг хүргэе. За, нэвтрүүлгийн маань бол манай Онон бид бүхэнд бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд оноо. Өдрийн мэнд. За, нэвтрүүлгийн маань харин ивент итгэгчээр эрүүл амьдралын сонголт, ухаалаг худалдан авалт H Point Цэгийн хамт олон маань за мөн дээрээс нь чанарыг танд авчирны ураатай Lenus Med компани хамт олон маань ивент итгэж ажиллаж байна. За, өнөөдрийн сэдэв маань болохоор өнөөдрийн сэдэв бол фашистуудыг нуусан популист Хуан Перон байгаа. Фашистуудыг нуусан популист. Тий. За, энэ бол Аргентин улсын талаар ярих байгаа. Тийм учраас Аргентин улсын талаар нэг жоохон мэдээлэл өгчээ. За, 18 дугаар зууны үед колоничлын алтан үе байж хахад Өмнөд Америк твийг Испани болон Португал хоёр бол шууд ингээ хуваагаад эзэмшсэн байсан тий. Тэгээд одоогийн Аргентин газар нутгийг Испани эрх мэдэлд очсон байдаг. За тэгээд 1810 оноос хойш эхлээд 6 жилийн тэмцлийн дараа Аргентин улс тусгаар тогтнолоо авсан байдаг. Тэгээд ихэнх үед асар их хэмжээний улаан будай үхрийн мах экспортлж түүгээрээ хөлдсөн гэж хэлж болно. Тэгээд маш их олон тооны европчууд тэнд очиж сууршиж амьдарч улсаа хөгжүүлсэн байт юм бэлээ. За тэгээд одоогийн байдал гэх юм бол 2023 онд сонгогдсон Хавьер Милей ерөнхийлөгч хүнд сурталтай маш их олон хуулийг хүчингү болгож байгаа. Тэгээд нийгмийг ерөнхийдөө улс төржилтийн нэг гацаа хэцүү байдлаас гаргаж жоохон орчин үеижүүлж байгаа гэж хэлж болно. Тэгээд төрийн зардлыг багасгах, инфляцийг бууруулах, төрийн өмчийг хувьчлах гэсэн олон өөр арга хэмжээ авч байгаа. Тэгээд өөрийнхөө улсынхаа мөнгөн тэмдэгтийг хаяад оронд нь долларыг валютаар ашиглаж эхэлж байгаа юм байлаа. Энэ нэг талаараа инфляциас ангижрах алхам боловч эдийн засаг нь Америктай маш их уялдаа холбоотой болчихж байна гэсэн үг байгаа байхгүй. Гэхдээ өнөөдрийн ярих гэж байгаа нэвтрүүлгийн гол дүр бол Аргентин улсыг 1946-аас 55 оны хооронд буюу дэлхийн 2 дугаар дайны дараах 10 жилд удирдсан Хуан Перон гэдэг хүн байгаа. За, Аргентиныг бол нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед чинь болохоор төвийг сагсан улс гэж нэрлэдэг байсан шүү дээ, тий. Хамгийн удаан Латин Америк орнууд дундаас хамгийн удаан төвийг сагсан улс гэдэг тий. За, Хуан Доминго Перон бол 1895 оны 10 дугаар сарын 8-нд Буэнос Айрес мужийн нэг жижиг тосгонд төрсэн байдаг. Аав нь бол язгууртан гаралтай, тэгээ ээж нь дорд гаралтай бүсгүй байсан. Эцэг эх нь бол яг албан ёсоор хурмаа хийгээгүй байсан учраас энэ хоёрын дундаас гарсан гэр бүлийн амьдрал нь маш докторгүй байдаг байсан юм бэлээ. Тэгээд тэдний гэр бүл нь 4-5 удаа тосгон дамжиж нүүж оргондог байсан гэж хэлж болох юм билээ. Ээж нь тэр хавийнхаа нэг хэцүү нутгийн хүн байсан юм байл л дээ. Тийм учраас өөрийнх нь албан ёсны төрсний гэрчлэгээ эднэрч бас байдаг байсан билээ. За, эдний гэр бүл нь бол нэг янзын хүчирхийлэлтэй бол биш. Тэгтээ нэг маш хүйтэн хөндөй халамжгүй гэр бүл байсан гэж хэлж болно. Тэгээ маш олон тосноос тосон дамжиж исэн учраас ямар ч хүүхэд өсөхөд хэцүү байж тээ. Тийм учраас сургуультаа нэг сайн сурдггүй сургуулиасаа хоцрогдсон байдалтай байдаг байсан юм бэлээ. Гэхдээ Перон бол том болох тусмаа бие нь илүү чирэгжиж сургууль нь сайжирсан байдаг. Тэгэд 1911 онд төрсний гэрчлэгээ хиймлэр бичээд үндэсний цэргийн коллежид орсон байлээ. Тэгээд коллежид төгсөөд шууд айрамд алба хааж хязгаар нутгийг төвшөтгөх хил хязгаарыг бэхжүүлэх ажилд орсон. Тэгээ бүр нэг удаа цэргийн хатаашаа болж гадаадын айлчилд явдаг байсан байлаа. Тэгэд 1929 онд гэрэлсэн боловч Перон анхны эхнэрийнхэн дундаас нь бол хүүхд төрөөгүй. Тэгээд 9 жилийн дараа эхнэр нь умаа хүзний хорт хавдраар нас барсан байдаг. Тэгээд 1920-ад оны сүүлээс Аргентинд эдийн засаг муудаж экспорт бол эрс багасж байсан. Ажилгүйдэл инфляц нэмэгдсэн үе байсан байгаа даахгүй. Тэгээ нийгэм даяар бухимдалтай нэг хэцүү нөхцөл байдлыг үзэж байгаа хугацаанд эдийн засгийг дороодж байгаа хугацаанд удирдагч нар яадаг вэ гэвэл эннийх гаргалгаа олохын оронд хитрхи илүү иргэдлүүгээ хандаж эхлэдэг тийм. Халамж өгж гинөө, инфляцийг сайжруулж чадахгүй ч гэсэн би чиний талд байгаа шүү гэдэг амар популист болохдоо болж эхэлжсэн байгаа даахгүй. Тэгээд ерөнхийлөгч Ипполито Йригэн бол яг энэ популист бодлогыг баримталж исэн улс төрдөө вакуумжилсан байсан ч гэсэн дандаа иргэдлүүгээл хандаад байгаад идэг. Тэгсэн мөртлөө хажуу талаас нэг авторитар нэг дарангуй засаг
бүрдүүлсэн байгаа даа байхгүй. За тэгээд иргэд рүү хэтэрхийг хандаад одоо хэтэрхий халамж эднэр өгöd байгаа гот тэн чи одоо нөгөө эрх мэдэлтэй элитүүд нь энийг нь дургуутж эхэлж ийсэн юм бэлээ. Тэгэхээр энэ газар эзэмшигч элитүүд нь нийлж ягаад генерал Хозе Феликс Уриберу гэдэг хүнээр дамжуулаад 1930 оны 9-р сарын 6-нд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг авсан байт юм аа. За энэнд бол 35 он Перон өөрөө гар бичлэн оролцсон байсан. Яг гэвэл өөрөө Ахмад цолтой байсан юм байлээ. Тэгвэл хэдэн жилийн дараа энэ цэргийн эргэлтэнд оролцсноо маш их харамсдаг. Яагаад гэвэл одоо иргэдийнхээ эсрэг нөгөө баян консервативуудыг эрх мэдэлд тавьсан байна гэдэгт бол маш их харамсаж дургуутсан юм байлээ. Тийм. Тэгээд 1939 онд хурандаа цолтой болсон Перон Европоор туршлага судлах гэж маш их явсан байдаг. Гэхдээ Европоор явахдаа одоо дандаа дарангуй тоталитар дэглэмүүдтэй газруудаар явж исэн гэж хэлж болно тийм. Италид очиж Бенито Муссолинигийн фашист дэглэмийг судалж исэн, Германд Адольф Хитлерийн үндсэн социалист дэглэмийг судалж исэн, Франкогийн Испани, Франц, Югослав бүр зөвлөлт холбоот очиж исэн бэлээ. Тэгэд энэчнээс маш их олон үлгэр жишээ авсан байдаг тийм. Нэг том авсан үлгэр жишээ гэх юм бол одоо төрийн удирдлагын доор байдаг үйл төрчний эвлэлийг байгуулах талаар маш их юм сурчаад ирсэн байт юм бэлээ. Тэгээд Перон буцаж ирчээд за капитализм юм байт юм байна, коммунизм юм байт юм байна. Манай Аргентин улсад аль нь хамгийн зохицтой байна вэ? Аль нь хамгийн болох ёстой байна гэхээр капитализм, коммунизм хоёрын яг дундуур байх ёстой байна гэдэг шийдэл гаргаж байгаа байхгүй юу? За энийг тэгээ бас нэг янзын шинжлэх ухааны онолоор бодоод үзэхээр жоохон утгагүй үг бол таарч чинь л да. Гэхдээ Перон өөрийгөө энийг юу гэж тодорхойлж ирсэн бэ гэх юм бол улсын ив нэгдлийг хангана, хоёрт ажилчийн ангийг дэмжих, гурав дахь зам гэж өөрөө нэрлсэн байт юм билээ. Аль талаа барих гэдэг нь тий. Одоо түмнэж барих гэдэг нь одоо тэр бизнесмен орлоготой улсуудынхаа цэсэндээ ирэх ашиг бодох гэдэг нь тий. За ингээ голоор нь явах. Тэгээ голоор нь яваад 3 дахь зам гэж нэрлэжсэн. Тэр нь Justicia Lismo гэдэг нэртэй байдаг. Эсвэл одоо Перонизм гэж маш их олон хүмүүс нэрлсэн болт юм байлаа. Орчуулбал нийгмийн шударга ёс гэсэн утгатай. За тэгээд 1943 онд Перон Аргентинд эргэж ирэхэд нөгөө 30 оноос хойш төрийн эргэлт цэргийн эргэлт хийсэн шүү дээ. Тэр хүмүүс нь их мэдлэг барьсаар хэвээрээ байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг янзын 13 жил нэг субъект эрхээ бариа суудсан байгаад байгаа гэсэн үг. Тэгэд энэ 13 жилийг Аргентины түүхэндээ Decada Infama гэж нэрлэдэг. Одоо орчуулах юм бол муу нэртэй 10 жил эсвэл одоо бузар 10 жил гэж хэлж болохоор байгаа. За энэ үед яагаад бузар 10 жил гэж нэрлсэн бэ гэх юм бол одоо нөгөө элитүүд нь маш дарангуй засаг тогтоосон байгаа байхгүй юу. Нэг янзын сонгол явах болгондоо санал асуулгын хайрцагт одоо хуурамч саналыг хийдэг. Эсвэл одоо саналын хайрцагт дотор нас барсан хүмүүсийн нэрсийг хийдэг. Тэгээд одоо цагдаа болон гэмт хэрэгтний хүмүүсээр дамжуулж ягаад эсрэг талын сонгогчдыг санал өгүүлэхгүй байлгах юм арга хэмжээ явцсан 10 жил болсон байгаа тоххой. Тэгэхээр одоо ердөөсөө арчил гэсэн юм байхгүй болчиход байна. За тэгээ энэ үед бол одоо Хуан Перон ижил санаа бодолтой цэргийн офицеруудтайгаа нийлж ягаад нэгдсэн офицеруудын групп гэдэг бүлгийг байгуулж ирсэн байдаг. Тэгэд энэ группээрээ дамжуулан консерватив засгийн газрыг түлхэн унгаж бузар 10 жилдээ нэг эцэл тавьсан байт юм аа. За тэгээд Перон бол одоо энэ төрийн эргэлтэнд оролцсон ч гэсэн өөртөө бол нэг амар өндөр албан тушаал бол нэхээгүй. Угаасаа энэ төрийн эргэлт хийсэн хүмүүс нь өөртөө өндөр албан тушаалыг явуулсан боловч Перон өөртөө хөдөлмөр нийгмийн хамгаалахын сайдын албан тушаалыг авсан байна. За хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байх хугацаанд бүх төрлийн үйлдвэрчний эвлэлийн дарга нартай уулзаж одоо гүн бат харилцаа үүсгэсэн байдаг. За тэгээд Пероны үед Аргентины үйлдвэрний ажилчдын цалин, даатгал, тэтгэврүүд нэмэгдсэн байдаг. Тэгээд цалинтай амралт авах нөхцөл бүрдсэн. Тэгээд тухайлбал одоо мөн үйлдвэрчдийн ажилчид хансны халагдсны тэтгэмж болдог байгаа байхгүй тий. Тэгээд төмөр замын ажилтнад зориулсан эмнэлэг барьж исэн. Тэгээд өөр олон нийгмийн халамжийн ажлуудыг хийгээд исэн байгаа байхгүй. Тэгээд эн чинь одоо нөгөө бидний хэлээд байгаа популист үзэл бодол нь яг иргэд рүүгээ ингэж их хандаад байна. Одоо популист гэдэг нь баш буруу юм бол биш байгаа шүү дээ тий. Гэхдээ хитрхи иргэд рүүгээ хандаад бусад одоо эдийн засаг үйлдвэр борлуулалтын хүмүүсээ нэг анхаарахгүй байна гэсэн гэж хэлж болохоор байгаа.
Тэгээд Перон бол одоо энэ сайд байхдаа ажилчдын гомдлыг маш их чухлаар хүлээж авдаг байсан юм бэлээ. Нэг удаа бүр мал нядлагын ажилчид ажил хаялт зарлахад Перон бүр өөрийнхөө биеэрээ очиод за энэ асуудал нь юу байна аа, шийдвэр нь юу байна, бүгдэндээ танилцаад тэрэнд нь шийдвэрийг гаргахад тусалж исэн. Одоо Аргентин дөрдөөсөө ийм мундаг сайд байгаагүй гэж иргэд нь өөрсдөө хэлдэг байсан юм байлээ. Тэгээд энэ үеийн өөрчлөлтийг одоо перонист хөгжил дэвшил гэж нэрлэдэг юм байлээ. Тийм. Яг гэвэл одоо пероныг сайд болохоос өмнө одоо энэ салбар нь одоо нэг янзын жижиг хумигдмал тий ажил хаялт жагсаал цуглааныг одоо цус урсган дардаг байсан байгаа байхгүй юу. Харин Перон гарч ирснээр одоо үйлдвэрчдэд дэмжиж чинь, ажилтнаа дэмжиж чинь, энэ үйлдвэрчүүд нь бүгдээрээ яамта болж чинь, тусгай эрх үүрэгтэй илүү цалинтай одоо ажлын өдрийн 8 цаг ажилладаг болоод байгаа байхгүй тий. Маш их хурдан хөгжиж исэн цаг үе байгаад байдیں۔ Тэгээд энэ чээс хамгийн их хөгжил амсан хүмүүс нь юу гэдэг гэх юм бол Дес Камисодос гэдэг байхгүй юу. Тэд нар нь одоо цээж нүцгэн ажилчид. Одоо хамгийн хүнд хэцүү одоо харанхууд тий шалтан биеэрээ ажилладаг байсан хүмүүс нь амьдрал нь сайжирч байна гэдэг нь одоо энэ хүмүүсийн хувьд энэ Перон алтан од болж гарч ирж байгаа байхгүй юу. Яг нөгөө нэг хүсэж байгаа ард түмнийхаа тий яг одоо хүслийг биелүүлээд тэгээд нөгөөдийнхээ баатар нь болж ийн гэсэн үг тий одоохондоо бол за тий одоо ард иргэдээ ингээ гой сайхан дэмжиж идэг. Тэгтэл нөгөө талд нь одоо цэргүүд элитүүд одоо борлуулалтын одоо эд хөрөнгөтэй хүмүүс нь байгаад шүү дээ. Эднэрийн эрх мэд нь ингээ жоохон хумигдаж эхлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнд дайсан болж ийн гэсэн үг тий. Тэгээд одоо энэ ажилчид төвлөрсөн бодлогоос нь болоод засгийн газар нь 2 фракц болж хуваагдчихж байгаа. Нэг тал нь одоо хуучин гардын эрх мэдэлтэй хуучнараа хэвээрээ байлгах милитарист фракц гэж болоод байгаа. Нөгөө тал нь Пероны үйл ажиллагааг дэмжиж исэн националист фракц гэж 2 өөр фракц гарч ирсэн байгаа. Одоо үндсэндээ хэлэх юм бол цэргийн сүртэй нэг фракц, нөгөөх нь иргэний бааз суртай фракц гэж хэлж болохоор байгаа. За тэгээд угаасаа ийм 2 фракцийн дунд бол хэн ялах вэ гэдэг нь бол угаасаа дандаа иргэд ялна. Яг гэвэл иргэд хамт олноороо хүчтэй эрх мэдлээ авч чадах хүмүүс байгааг энэ үзүүлж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо нөгөө цэргийн фракцийн тэргүүлэгч болох ерөнхийлөгч Рамирес эцэст нь булт хийж Пероныг ерөнхийлөгчийн шууд удирдлагын доор байдаг албан тушаалд томилсон юм байлээ. Энэ нь одоо хөдөлмөрийн конфедерац гэдэг одоо хамгийн том үйлдвэрчний холбооны тэргүүн болгосон. За тэгээд 1944 онд Рамирес огцорсон. Тэгээд иргэний фракцийн тэргүүн Фарел гэж хүн ерөнхийлөгч болж байгаа байхгүй юу. За ерөнхийлөгч болонгуудаа Перон шууд батлан хамгаалах сайдын ажлыг өгч байгаа. Тэгээд бас дэд сайдын ажил өгч байгаа. Ингүүд Перон ч одоо нэг давхар дээлтэй хүн болчихж штэ. Нэг талдаа бүх цэргүүдээ ингээд бацсан батлан хамгааллын сайд болчихж байгаа. Нөгөө талдаа бүх иргэд дээрээ бааз сууртай болсон мундаг сайд болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо улс төрийн хувьд гэх юм бол хоёр талаа хоёул ингэж баримталсан маш мундаг хүчрэг улс төрч гарч ирж байна гэсэн үг. 44 он гэж штэ тий. Тэгэхээр чинь дэлхийн 2 дугаар дайн ер нь дуусах төгсөж байгаа. Яг ийм үед юм байна тий. Тэгж байгаа. За хоёул хамтран ажиллагчаа ярьж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H-point цэг эмэн гэж байгаа. За та бүхэн маань өөрсдийнхөө гар утсан дээрээс ч юм уу компьютероос ч юм уу H-point цэг эмэн гэд одоо сайтыг бичээд орох юм бол за нөгөө талдаа бол хэрвээ утсан ашиглах гэж байгаа бол тий H-point loyalty гэдэг аппликейшнийг татаад авах юм бол энэ дэр яадаг вэ гэхэлэр 11,000 гаруй нэр төрлийн витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, эм, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн бүх барааг нэг дороос онлайнаар захиалж байх боломжтой ийм платформ юм байна. Тэгэхээр одоо магадгүй одоо бизнес үйлчилгээ одоо юу байдгийг өөрсдийнхөө ажилтнуудынхаа хүүхдүүдтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах ч байдаг юм уу те. Гэх мэтчлэн ингээд одоо байгууллага талаас ч юм уу менежүүд маань ингээд ажиллаж болж байна. Одоо компьютероос H-point цэг юм ингээд ороод. Бусдаар бол та өөрийнхөө гэр бүлдээ, өөрийнхөө эргэн тойрондоо хайртай хүмүүстэй одоо дархлааны витамин, нэмэлт бүтээгдэхүүнүүд магадгүй эм тийм зүйлсүүд хэрэг болох юм бол H-point loyalty гэдэг аппликейшнийг гар утсандаа суулгаж байгаа. За тэгээд нөгөө нэг авах байгаа зүйлсүүдээ ялгаа авахгүй манайхан чинь онлайн шоп гэдэг юм онлайн худалдаа авалтыг хийгээ сурчлаа шүү дээ. Тэгэхээр сонгож байгаа бүтээгдэхүүнүүдэд дарлаа сагсаллаа худалдаа авалтаа хийчихнэ. Дээрээс нь гоё зүйл нь гэх юм бол та ингээд эмээсэн ороод ямар нэгэн худалдаа авалт хийх юм бол танд нөтийн баримтлал өгдөг тийм үү. Хэрвээ та H-point loyalty гэсэн аппликейшнийг суулгаад яг энэ аппликейшнаас худалдаа авалт хийх юм бол худалдаа авалт бүрээс чинь оноо зөвлөлдөх болж байгаа. Тэгээд зарцуулаад тэр оноогоо болохоор одоо олон урамшуулал, хөнгөлөлт идэх
Тэ эсвэл ямар нэгэн бүтээгдэхүүн худалдан авахдаа тэр оноогоо зарцуулах ийм боломжуудыг давхар болгосон ийм нэгдсэн платформ юм байгаамаа. H-Point Loyalty гэсэн аппликейшн байна. Мөн дээрээс нь H-Point Цэг-имэн гэсэн сайтаар та бүхэн мөн ороод авчих боломжтой. За нөгөө нэг юу гэдэг чтэй нөгөө жороор олгодог юмуд гэдэг чтэй тий. Түүнийгээ жишээлбэл цахимаар жорын цасаа илгээгээд худалдан авалт хийчих боломжтой. Жортой бүтээгдэхүүн байх юм бол дээрээс нь худалдан авалт бүр танд бэлэг дагалдана. Бас үнгүй хөргөлттэй урамшуулалт хөнгөлөлт авах боломжтой. Ийм одоо нэгдсэн ийм зүйл байгаамаа. Тэгэхээр H-Point Loyalty гэсэн аппликейшнийг гар утсандаа та бүхэн маань татаж аваад хизээ нэгэн цаг танд хэрэг болох юм шүү. Дээрээс нь H-Point Цэг-имэн гэдэг сайт руу та бүхэн манаас хандаад үзээрэй гэж хүсмээр байна. За ингээд эрүүл амьдралын сонголт H-Point Цэг-имэн. Та бүхэндээ талархлаа илэрхийлье баярлалаа. Баярлалаа. За тэгээд 1945 оны 10 дугаар сард ерөнхийлөгч Фаррелл перроны маш их олон эсрэг хүчний шахалтаар перроныг баривчилж исэн. Тэгээд шууд албан тушаалаас нь халаад барьжилж байгаа байхгүй юу. Тэнгүүд энэнд бол одоо ард иргэд нь маш их дургуцч штэ тий. Угаасаа маш мундаг сайд байлаа. Бидний дэмждэг сайдыг ягаад барьжилж байгаа гэдээ одоо Буэнос Айрест бүр ердөөс өмнө болж байгаагүй маш сүрэ тулаантай том чагсаал болж исэн юм байлээ. Тэгээд одоо нэг Плаза де Майо гэдэг одоо биднийхаар ярих юм бол одоо скватрын талбай дээр бүгдээрээ ингээл чагсаал цуглаал. Тэгээ бүгдээрээ Viva Perron гэж хашгираад байгаа байхгүй. Энэ одоо Perron мандтгаа гэсэн лозон барьж байгаа. За тэгээд их баригчт нь за ердөөсөө буруу шийдвэр гаргачаа гээд 5 хоногийн дараа Perron-ыг сулж исэн. Тэгээ Perron-ыг суллахад Perron ямар илтгэл тавьж исэн бэ гэвэл ард иргэд ялнаа гэсэн агуулгатай илтгэл тавьжсан байдаг. Тэгээд дахиад 5 хоногийн дараа Перрон алдарч жүжигчин Мария Эва Дуартетэй хурмаа хийсэн байдаг. За Мария Эва Дуарте гэх юм бол маш их алдартай бисгүү байдаг. Зарим хүмүүс Эвита Перрон гэж жүжиг үзчихсэн байж магадгүй эсвэл тийм кино үзчихсэн байж магадгүй. Энэ Эвита гэдэг кинон дээр бүр Мадонна тоглож исэн юм бэлээ. Тийм тэгээ бодо баг Перроноос ялгаагүй алдартай түүхийн нэг хүн юм бэлээ. Тэгэхээр энийг сонирхч байвал манай үзэгч сонсогчд бас судлаад үзээрэй. За тэгээд Эвитата гэрэлснийхаа дараа Эвита бол тэр нь маш их олон одоо эмэгтэйчүүд хүүхдүүд гэсэн хүчрхэг дэмжигчдийн баазыг авчирч ирж байгаа байхгүй юу. Тэгээд ийм амар мундаг дэмжигчд одоо бааз суурнд байна гэдгийг анзаарангуудаа Перрон шууд 1946 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгээ аль биесээр зарлж исэн. За тэгээд компанид ажил маш халуухан болоод төргийн эргэлт хийснээс 3 жилийн дараа болсон сонгуулиар Перрон 56% саналтаагаар ялалт байгуулсан байдаг. За тэгээд эхний 4 жилдээ Перрон бол маш их олон том реформуудыг хийсэн байдаг. Перроны хамгийн том зорилгоуд юу байсан бэ гэхээр Аргентин улсыг одоо түүхий эдээ экспортлдог улсаас одоо хүчрхэг аж үйлдвэрийн гүрэн болох зорилготой ажиллаж исэн байгаа байхгүй. Тэгээд энэ хүрээндээ юу хийсэн бэ гэх юм бол одоо төмөр зам барьсан, телефон утасны сүлжээ, эрчим хүчний салбарыг бүгднийг нийгэмчилж төрийн мэдэлд авч байгаа. Тэгэд шин үйлдвэр усан цахилгаан станцууд баригдаж байгаа. Мөн импортын хамаарлыг багасгахын тулд тарифыг нэмэгдүүлж байгаа тийм. За гаднаас юм импортлж ирснээс дотооддоо үйлдвэрлээд тэрийг илүү хямдханаараа ашиглая гэж байгаа байхгүй юу. Энэ ч одоо бас нэг янз Америкт болоод байгаа үйлдэл. Тэгээд одоо гадаад валют бүрдсэн байсан банкнуудын гадаад валютыг ашиглаж байгаад маш их олон үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд оруулж ирээд үйлдвэрүүдийг барьж исэн юм байлээ. За тийм учраас ийм хөгжлүүдийн боломжийг ашиглаад Аргентин 40 оны сүүлээр маш их хурдан хөгжиж исэн байгаад байдیں۔ Тэгээд одоо үйлдвэрчдийн ажилчдын цалин нэмэгдэж, ажиллах нөхцөл байдал бүгдээрээ эрс хурдан сайжирч байсан цаг үе. За тэгээд нийгмийн хөгжлийн хувьд гэх юм бол одоо Перрон нийтийг орон сууцчлах төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Боловсрал, эрүүл мэндийн халамжийг сайжруулж гин, техник мэргэжлийн сургууль барьж гин, асрамжийн газар, эмнэлэг сургууль олныг бүгднийг барьж байгаа байхгүй юу. Уул нь ерөнхийлөгч болцоод маш их сайн зүйлүүдийг хийж байгаа сонсогдож штэ тий. За тэгээд бас 1947 онд Эвитагийн дэмжлэгтэйгээр эхнэрийнхээ дэмжлэгтэйгээр эмэгтэйчүүд сонгуул өгөх эрхтэй болсон байдаг. За энээсээ болоод Эвита маш ялгаагүй одоо Аргентинд бол Перронтой нэр хүнд тэнцэхээр алдартай болж ихэлсэн байдаг. Тэгээд одоо зургуудын үзэх юм бол одоо өндөр өсгийд төбөл өмссөн. Тэгээд чамин даашинцтайгаа одоо нэг ядуус хүүхдүүдтэй очиж зураг авахулдаг болцсон. Тэгээд Эва Перроны сан гэж
байгуулж исэн. Тэгээд тэрэндээ баячуудаас одоо хандив гэдэг нэртэй татаас авдаг байсан байгаа байхгүй. Тэгээд энэ татаасаараа нэг ядуусыг хоолж ийн, хуцалж ийн, тэг ийм бэлтгэлээр хангаад байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаагаа бүгднийг одоо буйны өглөг биш, тий зайлшгүй хийх ёстой шудраг зүйл гэж нэрлэдэг байсан байгаа байхгүй тий. Энэ ядуус өөх ёстойг нь бид нэр заавал өгнө гэж явдаг байсан юм байлээ. Нэвита. За тэгээд уул нь ингээд амар дажгүй сонсогдож байгаа ч гэсэн яг бодит байдал дээрээ урдаа бол иргэдлөө маш гоёар хандаад идэг. Тэгсэн мөртлөө хойно одоо өрсөлдөгч, эсэргүүцэгч одоо бусад намуудынхаа хүмүүсийг нь өөдөөс нь эсрэг дуурхах юм бол шууд шоронд хийгээл эсвэл одоо нэр хүндийг нь сонин телевизээр муулаад эхэлчихэж байгаа. Харин тийм. Яг саяны өгүүлбэрийн чинь өмнө хүртэл болохоор хоёулаа ч одоо цус 50 дарангуулагч төрлийг бараг хичнээн дугаар хийж байна тий. Энэ хугацаанд байсан бүр хамгийн дажгүй гүйцэтгэлтэй тий нэг юм яг зорьсон зоригтой ч юм уу те сайн тэгээ хэлсэндээ хүрээд байгаа тийм хүн гэж бодож байсан байхгүй. За яагаад дарангуулагч гэдэг нь саяны үгүүд бас гарч ирж штэ те. За одоо дарангуулагч гэдэг нь одоо нэг янзын иргэдээ бас хаппи байлгаад байна. Гэхдээ энэ эрх мэдэл авч үлдэхийн тулд бүх эсрэг хүчнүүдээ байхгүй болгоод байгаа байхгүй. Чимэг болгож чинь одоо шоронд оруулж чинь одоо цагдаагаар байршилж чинь иймэрдэг юм хийгээд байгаа учраас л одоо эрх мэдлээ хүчээр хатгаж байна гэдэг чинь дарангуулагч гэдэг зүйл болчихж байгаа байхгүй. Тэр хэсэгч гэсэндээ бол ялгаа авах гард түмэн тий. За. Тэгээд 1949 онд шинэ үндсэн хууль баталж байгаа. Тэгээд энэ хуулиараа ерөнхийлөгч дахин сонгогдож болно гэсэн хууль батлагдчихж байгаа байхгүй. Тэгээд энийг одоо перенист үндсэн хууль гэж нэрлэдэг. Тэгэхээр өөрийнхөө эрх мэдлийг бас л баталгаал олон жил бараг насаар суух ерөнхийлөгч болох нөхцөл байдлаа бүрдүүлээд байгаа. Тийм. За тэгээд одоо Пероны хүмүүсийн хамгийн сайн мэдих зүйл нэг юм бол одоо нацистуудыг оргонуулж исэн. Одоо Пероныг дөнгөж ерөнхийлөгч болоход тэнхлэгийн хүчнүүд аль хэдийн дайнд ялагдсан байсан байгаа байхгүй. Тэгээд нацистууд бүгдээр Германаас орнож зүхтах тэг хаашаач хамаагүй одоо тарж бутрах нөхцөл байдал бүрдүүлж байгаа. Тэгээд 1945-аас 50 оны хооронд нацистууд олон мянгаараа Аргентинд очиж оргонсон байдаг. Бараг 5,000-аас 9,000 хавцаа байсан юм байлээ. За тэгээд тэдний дунд одоо алдартай нацистууд гэх юм бол зарим хүмүүс сонсч байсан баг. Жүүдүүдийн хядлагыг логистикийн мэргэжилтэн Адольф Айхман байсан. Аушвицийн хядлагыг зохион байгуулж байсан Юсеф Менгель, Италийн иргэдийг хядсан Эрих Припке нар байсан байлээ. Хуан Перон бол өөрөө нацист хүн бол биш байсан. Гэхдээ одоо энэ тоталитар дэглэмийг маш их дэмждэг те багтан биширч тэндээсээ маш их олон үлгэр дуурайл авч исэн хүн байд юм бэлээ. Тэ. Тэгээд одоо яг Дэлхийн 2 дугаар дайны дараа дайны гэмт хэргийн шүүх хурал болж ирсэн шүү дээ. Энэ дайны гэмт хэрэгтнүүдийг яллах үйл ажиллагааг одоо Нюрнбергийн шүүх хурал гэж нэрлэдэг. Тэгээ энэ тухай Перон юу гэж хэлсэн бэ гэвэл би Нюрнбергийн шүүх хурлыг гутамшиг хүн төрөлхтний ирээдүйд тохиосон харамсалтай сургамж гэж боддог юм. Ер нь холбоотнууд тэр дайнд ялах ёсгүй байсан нь одоо харагдаж байна гэж хэлсэн байдаг. Тэгээд нацистуудыг авчрахтаа бүгднгийн нууц нэрээр оролдог байсан. Тэгээд тэрдээс авчсныхаа дараа зарладаг байсан байгаа байхгүй. Тийм учраас одоо иргэдийн дунд онц нэг амар хүчтэй эсэргүүцэл бол гараг байдаг. Тийм. Итали, Герман, Япон гэж байгаа шүү дээ. Энэ гурав тэнхлийн гурав ч. Тэгин гол яхаа өмнө нь нөгөө Европын яв туршлага судалж байсан гэдэг эзнээр Италиар орсон, Германаар орсон тий. За бусад улсуудаар Югославиар орсон ч гэсэн ер нь эргэж ирээд тэгээд тэндээс ер нь холбоотон болоод л ирдсэн юм шиг байна шүү дээ бараг л тий. Тэгээд эднэрийг угаасаа шүтэн биширдэг байсан учраас тэгэл манай усад хүрээд ир гэж байгаа байхгүй. Гэхдээ яг яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэх юм бол нэгт угаасаа энэ хүмүүсийг шүтэн биширдэг байсан. Хоёрт 1950 онд Америк нэгдсэн улс зөвлөлт холбоод улс хүйтэн дайн байсан шүү дээ. Энэ хүйтэн дайн одоо халуун дайн болоо те дэлхийн 3 дахь дайн гарах маш их боломж бүрдсэн байна гэж Перон харжсан байхгүй юу. За дэлхийн 3 дугаар дайн гарах юм бол Аргентин улс энэ дайнд бэлэн байх хэрэгтэй байна гэд одоо энэ
нацистуудын өндөр боловсралтай хүмүүсийг бүгднийг улсдаа авчирч байгаа байхгүй юу. Тэ. Одоо Аргентин улс ч өөрөөсөө шинээр хөгжиж байгаа учраас энэ Германд байгаа бүх шинжлэх ухаантай мэргэжилтэй хүмүүс чи хурж ирээд манай Аргентин улсыг хөгжихэд тусалж чадах юм байна. Нэг янзын Бразил жилтээ өрсөлдөх хүчин болгож чадах юм байна гэж авчирд байсан байгаа байхгүй юу. Энэ одоо нэг аимшигын алуурчин ядагч те аимшиг үйлдэл хийсэн хүмүүс гэдгээс илүү ухаантай сэргэлэн мэрэгжилтэй хүмүүс байсан гэж авчирд байгаа. За. Тэгэд энэ нь бол одоо тэр орнолж байсан бол тухайн үедээ бол хинч мдэггүй байд юм бэлээ. Тэгэд бүр 1960 оноос хойш бүгдээрээ илэрч эхэлж байсан. Тэгэд энийг бас нэг янзын пероныг буруутгах жоохон буруу гэж бол хэлэхгүй. Тэгтээ хэцүү санагдаад байгаа. Яагаад гэвэл дэлхийн 2 дугаар дайны дараа Америкч бас ямар ч ялгаагүй нацист шинжлэх ухааны мэргэжилтэй хүмүүсийг Америкт очиж нөгөө Манхаттен төсөлдөр ажиллаж ирсэн шүү дээ. Цөмийн төсөлд ажиллаж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ Америкчууд бас л ялгаагүй хийжсэн үйлдэлийг нь Перон хийжсэн байгаа даа. За тэгээд 1950-ад оны ихээр Аргентины эдийн засгийн хөгжил маш их саарч эхэлж байсан. Яагаад гэвэл энэ дайн дуусантай холбоотой байгаа даа. Дэлхийн 2 дугаар дайн бол Аргентин улсын хувьд маш сайхан боломж байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл одоо дайн эхэлснээс хойш Европын бүх худалдаа харилцаа зогссон байсан байгаа даа байхгүй юу. Тэгээ энэ үед Аргентин улс одоо үхрийн мах, улаан будаа, эрдэнэ шиш, арьс шир, ноос, наран цэцгийн үргээд бүх түүхий эдэг Европ руу гадагшаага экспортлж ирсэн өндөр үнээр. Энэ нэгүр ашиг олж исэн чинь дэлхийн 2 дугаар дайн дуусаад Америк нэгдсэн улс чинь нэг маршал төлөвөөр Европыг сэргэн босгох ажил руу орж ирсэн шүү дээ. Энээс нь болоод энэ Европын улсууд Аргентинаас бараа материал авах болчихж байгаа. Тэнгүүд одоо бүтээгдэхүүнээ гадаас импортлоод идэг. Тэнгүүд экспорт нь зогсчихгод эдийн засаг нь маш хурдан уналтанд орж эхэлсэн байт юм аа. Одоо үйлдвэрлээд идэг худалдаа авч болж гэсэн үг юм тий. За. Тэгэд энэ үед бас одоо дотоодын үйлдвэрүүдэд дэмжиж дотоодын эдийн засгийн жоо солонгорсон байсан гэсэн найдар байсан ч гэсэн Перон одоо улсын тендерүүдийг бүгднийг арын хаалгаар дамжуулаад өөрийнхөө таньдаг хүмүүстэй тараагаад өгсөн байсан учраас улсын тендер нэг хол амжилт олоогүй байгаад байгаа. Тэгэд энэ бүхнээс гадна 1952 онд Эвита эхнэр нь Умаан үзүүний хорт хавдараар бас нас барсан байдیں۔ Тэгэд энэ нь одоо Пероны дэглэмийн хувьд маш том цохилт орж ирж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл одоо Аргентины иргэд бүгдээрээ Эвитатай маш их хайртай. Одоо ч гэсэн Аргентинд очих юм бол Эвитагийн бүр хөшөө байт юм байлээ. Тэгэд Эвита нас орохоос өмнө ингэж хэлсэн байдлаа. Би эргэж ирнэ. Сая болж эргэж ирнэ гэсэн хэлсэн үг нь Аргентинд одоо домог болоод үлдсэн байдаг. Энээс нэг сонирхолтой зүйлийг харах юм бол Умаан үзүүний хорт хавдар гэж дээ. Пероны анхны эхнэр нь бас ялгаагүй Умаан үзүүний хорт хавдар нас барсан байдаг. Тэг эмчнээс юу харагдаж байна гэхээр Перон өөрөө бэлгийн замын халдварт өвчнөд байсан юм шиг байгаа даа. Тэгээ энээсээ болж хоёр ихнэр нь дараалаад хоёлаа хорт хавдартай болсон юм шиг байна. За бас нөгөө цус 50 дарангуулагч нэвтрүүлгүүдээр маань дурддаад идэг энэ зүйлсүүд маань тухайн улсын бас нэг түүхүүд ороод яваад идэг шүү дээ тий. Тэрийг манайхан бас айгүй гоёор хүлээж авдаг юм байна лээ. Би зарим нэг комментүүдийг харж байхад одоо жишээлбэл нодлон бидэд Вьетнам, Таиланд, Камбож гэдэг улсуудаар Дельта айлгийн нэвтрүүлгээ хийгээд явсан. Тэгж яхад би урд нь Вьетнамд очиод ирсэн. Урд нь очиод ирсэн байхгүй юу уулна. Тэгтээ бол зүгээр нэг амрахгаал явцсан. Тэгэл ингээд анх очихлоор нэг Вьетнамууд ингээд гудам мудамдаа суудсан байгаа хүн амьтны хөл хямдхан барьдаг штэ тэр чинь хөл массаж дээр хийгээл ингээд идэг. Тэгэл хоол унд мундгээ hodalдаа 8 гээл зочдох бас айгүй ихтэй тий. Тэр нь харчаа зүгээр нэг юм амраад явж байгаа сайхан тийм ингээд бодоод ингээд ирсэн. Дараад нь би очичоод тэнд нэвтрүүлэг хийснийхаа дараа би дахиад Вьетнамыг бүр дахиад шал ондоонуудаар харж эхэлсэн баг. Тэр яаж нэхлэр нөгөө нэг яг одоо нөгөө Хо Ши Минь гэдэг шүү дээ тий. Хо Ши Минь гэдэг байгаа Вьетнамын эцэг гэж нэрлэгдээд байгаа тэр хүн яаж өнөөдрийн Вьетнамыг авч үлдсэн бэ? Яаж босгосон бэ гэдэг тэр түүхийг нь. Тэгээд хичнээн жилийн турш Вьетнамын дайн гэж одоо том дайн байгаа шүү дээ тий. Тэрнээс нь талаар Америк нэгдсэн улс ч болохоор өөрсдийн киногаа хийгээд л тий. Хүмүүст харуулахдаа айгүй гоё харуулсан юм чи боловч яг газар дээр юу болсон бэ? Одоо Францтай дайтаж байгаа юм. Америк нэгдсэн улстай дайтаж байгаа. Европын холбоотой дайтаж байгаа. Камбожтой байлдаж байгаа. Тэгээд Хятадтай байлдаж байгаа. Ингээд нэг хэдхэн жилийн хугацаанд өчнөн олон дэлхийн том гүрнүүтэй бүгдэнтэй нь байлдаад бүгднгийн ялаад шүү хамгийн гол нь. Камбож өдөртөл байлддаг шүү дээ. Бүгднгийн ялаад өнөөдрийн Вьетнам гэдэг улсаа тэр Хо Ши Минь авч үлддэг.
Тэгээд яг тэр түүх мөхийг нь харчаад ингэж зовж үдсэн ард түмэн ингэж хөдөлмөрлөхгүй яадаг юм бэ гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгээд би Вьетнамыг дахиад очихдоо би ийм очиртай улс юм биш үү. Тэр хүмүүсийн тэр мэдлэг хүндлэг гэдэг юм одоо хүнд үйлчлээд байгаа те тэр хоол ундаа элбэг байлгаад байгаа эцэн зочтой хүлээж аваад байгаа тэрийг харчаад би Вьетнам хүмүүсийг бас хүндлэхээс өөр аргагүй юм байна гэж бодож байсан. Тэрнтэй адилхан нэрээ сая Аргентин гэдээ ярьж байна те. Аргентинд очиход бид нар одоо энэ Витагийн те эсвэл Хуан Пироны ч юм уу тэр одоо түүхүүд бас энэ улсынхаа одоо тэр барилга байгууламж хөшөөд урсгал бүх юмд нь шингэсэн байх нь шүү дээ те. Тэр үг хүртэл үг ааваас нь аав одоо хүүхдэн дамжаад очсон байх нь шүү дээ. Магадгүй бид нар очихдоо тэр нэг би эргэж ирнэ те сая болж эргэж ирнэ гэдэг тэр үгийг мэдчих явах юм бол магадгүй тэр Аргентиныг Ахмад хүнтэй ойлголцож чадах байхгүй те. За хоёул хамтран ажиллаж ярьчих. Сэтгэл хөдлөлт зүгээр ингэж ярьчлаа шүү уучлаарай. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна Lenus Med компани хамт олон маань ажиллаж байгаа. За ер нь хэрвээ танд үстэй те бид нар өөрөө ингэдэг шүү дээ нөгөө өдөр тутамдаа бид нар нөгөө ажил төвлөнөө тэрээгээд ингээ яваад идэг байнга ингэдэг болцсон байдаг. Би саяхан их нэртэйгээ нэгд өдөр буюу даваа гаргийн 14 цагт хамтдаа хотын төвд нэг ресторанд хоол идэж байгаа байхгүй. Тэр миний амьдрал тохиож байгааг айгүй сонин үзэгдэл байсан. Даваа гаргийн өдрийн ажлын цагаар би их нэртэйгээ хамтдаа хоол идэж сууж байна. Би ингээд нөгөө нэг оюутан байгаа төгсөөл гэр бүлтэй болоод хүүхэдтэй болоод тэгэл ажил ингэж явсаар хагаад өнөөдөр хүртэл би тийм боломж байдаг гэдгээр л анзаараагүй явж байсан байхгүй. Яг тэрнтэй адилхан магадгүй та одоо ингээд нөгөө ажил гэдэг зүйлээ бүх зүйлсээсээ өмнө тавьдсан ингээд магадгүй над шиг ингээд нэг сэрх үе олоогүй ингээд явж исэн бол нэг анзаараад үзээрэй. Бид нар ялтаа биш шүү. Тэ тэр гоё амьдралаас авч болох мэдрэмжүүдийг авах боломжтой эрхчлөөтэй хүмүүс шүү. Тэрийг нэг бодоод үзээрэй. Тэгэхээр нөгөө нэг өдөр болгон ажил, өдөр болгон одоо энэ интернет ертөнц компьютер утас технологи тэгээд энэ болгонд ингэж явсаар хагаад хэрвээ танд нойргууд гэдгийг илэрчээд байгаа бол ингээд өглөө одоо шөнө унтж байгаад амархан сэрдэг болцсон бол магадгүй анхаарал чинь хит сайн төвлөрч чадахгүй байгаа бол булчин чинь чилж өвдөж байгаа бол толгой эргэх, хоолны дуршил багасах, байнга ядарсан мэдрэмж төрөх, жижиг зүйлс хит сүртэй сэтгэл хөдлөл үзүүлэхтэй шалтгаан тодорхойгүй төгссөн мэдрэмж төрөх мөртлэн эсвэл ингээд байнга уурлагч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлс ингээд мэдрэгдээд байгаа бол дээрэс нь ажлын бүтээмж буурах зэрэг шинж тэмдгөө танд магадгүй илэрж явах юм бол энэ өөрөө таны биед ямар нэгэн одоо нэмэлт бүтээгдэхүүн эсвэл таны биед агуулгаж явах бодис дутагдсанаас болоод ч юм уу ийм үйлдэл гарч иж магадгүй юм аа. Үүнийг магнезиум гэдэг тэ энэ бүтээгдэхүүн нөхөж болох юм. За тэгэхээр одоо чанарыг танд авчирны ураатай Lenus Med компани хамт олон маань магнезиум 400 г гэдэг энэ зүйлийг одоо та бүхэн санал болгож байгаа. Өдөрт нэг удаа хэрэгэлдэг магнезиум 400 таны алдагдсан эрч хүчийг нөхдөг ийм зүйл юм байнамаа. За тэгэхээр Health Point гэдэг имийн сан байгаа. За мөн бас бусад бүх сүлжээ имийн сангуудаар одоо бүх имийн сангууд хөдөлгөж байгаа магнезиум 400 гэдэг энэ бүтээгдэхүүнийг манай Lenus Med компани хамт олон маань танд санал болгож байгаа. Тэгэхээр танд одоо хэрвээ яг түрүүний дурдж байгаа шиг шинж тэмдгүүд илэрээд эхэлчихсэн бол магадгүй анзаарч байгаа бол та имийн санч дээр очиж зөвлөгөө авч байгаа тийм эмзүүчтэйгээ ярилцж байгаад бас энэ магнезиум 400 гэдэг бүтээгдэхүүнийг өөртөө хэрэгтэй гэж үзэх юм бол та бас зөвлөгөө авч байгаад хэрэглээд үзэхэд бас буруутахгүй баха. За тэгээд Alkaloid Mongolia гэдэг Facebook хуудас байгаа. Энэ хуудсан дээрээс та бүхэн маань энэ дэлгэрэнгүй мэдээллийг бас аваарай гэж хүсэх байна. За тэгээд чанарыг танд авчирна Lenus Med компани хамт олон маань бид бүхнийг дэмжин ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлье. За тэгээд 1955 оны дундуур жоо эдийн засаг муудаж эхэлж илаа. Тэгээ энэс болоод Пиронд дургуутсан маш их олон бүлгүүд гарч эхэлж байгаа байхгүй юу. Тэ одоо сүмийн мянтагтнууд, бизнесийн бүлгүүд, цэргийн офицерууд, либерал үзэлтнүүд бүгдээрээ Пирон эсрэг нэгдэж байгаа. Гэхдээ ард иргэдэн нэг янз юм биш байгаа байхгүй юу. Эднийг нь одоо нэрлэх юм бол элит хөдөл гэж би нэрлэлэн л да эрх мэдэлтэй хөрөнгөтэй хүмүүс нь байгаад идэг. Тэгээд эдгээр нэгдэж хагаад тэр жилийнхаа 6 сард Пироныг төрийн ордонд тагтнаас нь одоо дэмжигчтэй үг илтгэл тавих гэж байсан. Тэр үед нь бөмбөгдөж ална гэсэн төлгөө гаргаж байна. За тэгээд энэ бөмбөгдөж алхахт нь бол одоо нэг янзын амжилттай болоогүй. Яг гэвэл бөмбөгөө дэлбэлэхэд нь Пирон бол өөрийнхөө ордон дотроо байсан. Яг тагтан дээр гарч амжаагүй байсан учраас амьд үлдсэн байдаг. Бүтлгүүдсэн. Тий. Гэхдээ тэдний хайсан нэг 30 бөмбөгөнд нь 100 жирийн иргэн амнаасаа алдсан байдаг. Тэгээд маш их олон хүмүүс бараг 1000 гаруй хэдэн мянган гаруй хүмүүс бэрцсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ мэтэр одоо талбар богинорч байсан одоо дургуйцэл эвүүцэл бүгдээрээ нэгдэж ягаад иргэний дайн болох төвшөндөө хүрчиж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ чагсаалт цуглааны дараа маш нэг өмэн самуун цаг эхэлж байгаа.
За тэгээд 9 сарын 16-нд армийн нисэх хүчин анги нэгтж жагаад Пероны эсрэг бослог гаргаж байгаа. Тэгээд Буэнос Айрес хотыг шууд далаагаас бүслээд одоо гаднах ертөнцөөсөө тусгаарлаж байна гэж хэлж болж байна. Тэнгүүд Перон ч өөрийнхөө цэргийн дэмжлэг байхгүй болчихгоот шууд ажилласаа огцорч байна. Тийм. Тэгээд энэ бүслснийхаа 3 хоногийн дараа шууд огцрох өргөдлөө өгсөн байдаг. За тэгээд энийг нэг янзын хараад үзэх юм бол энэ цэргүүд одоо Пероныг эсэргүүцчихсэн төрийн идэвхтнүүд хаанаас энэ дэмжлэг мөнгө эднэр гарч ирж исэн бэ гэх юм бол Америкийн нэгдсэн улстай холбоотой байсан юм билээ. Тийм. Ингээд Латин Америкийн түүхийг маш их онцгойлон харж судалж үзэхээр дандаа л нэг Латин Америк төрийн эргэлт одоо дэлхийн 2 дугаар дайны дараа төрийн эргэлт гарахад л Америк дандаа холбоотой байгаад байгаа байхгүй юу? Одоо саяхан хүртэлдэг л харалт. Тий, одоо хэлгчийг нь хүртэл аваа явж. Тий, одоо болж дууссан гэж хэлэхэр ч бас хэцүү юм. Одоо ч ялгаагүй болж л байгаа дээ. Тэгээд Америкт холбоотой байсан ил тод гарч ирсэн байдаг нэг саяхан. Тэгээд тэрний дараа гарч ирсэн нөгөө удирдагчид бүгдээр гол төв өрний талыг баримталж ирсэн хүмүүс байгаа байхгүй юу? Дэмжлэгтэй тий. За тэгээд Перон огцорсноос хойш хэдэн хоногийн дотор Парагвай, Панам, Венесуэл, Доминикан гэсэн улсуудаар дамжиж ягаад Испанд хүрээд нөгөө цагаан террорист Франциско Франко оргонол олгосон байдаг. За тэгээд Перон Мадридэд сууршиж 18 жил цөллөгт амьдарсан байдаг. За тэгтээ цөллөгт байсан ч гэсэн одоо Аргентинд болж исэн улс төрийнхээ ажлыг бол ердөөсөө хаяагүй байдаг. Яагаад гэвэл радиогоор дандаа өөрсдийнхөө залуучуудыг уриалж гин тэгээд одоо байгаа засаг барьж байгаа хүчнүүдийг бүгднийг муулж дарамтлж байгаа байхгүй юу. Тэгээд Перон ч өөрөө энэ Аргентинд маш их хүчрхэг бэлэг тэмдэг болцсон байгаад байгаа. Тэнгүүд энэчнээс нь одоо перонистууд гэдэг хүмүүс гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бүгдээрээ перонизм гэдэг юм баримталдаг. Гэхдээ перонизм чи юу байсан бэ гэхээр нөгөө социалист капиталист хоёрын хооронд гэж яриад байгаа шүү дээ. Дундах. Тий. Тэгээд бодоод үзэхээр одоо баруун талаас перонист гэж хүн гарч ирээд засаг барьж гин, зүүн талаас ч перонист гэж хүн гарч ирээд засаг барьж гин. Одоо эрх мэдэлтэй байна уу, эрх мэдэлгүй байна уу? Бүх одоо өөр хүмүүс гарч ирээд би перонист шүү гэж яриад байгаа байхгүй юу? Энэ нэг янзын перонист гэдэг зүйл нь утгагүй байна гэснийг илэрхийлж байгаа миний хувьд бол тий. Мөнгөтэй байна мөнгөгүй байна уу эцэс перонист гэдэг нь ард иргэдэн ингээд тэрийгээ сонсчоод тийм ч гэдэг манай сайхан ерөнхийлөгч байлаа гэдгийг сэтгэл нь хөдөлж байгаа байхгүй юу. Тэгэхээр перонист гэдэг нь зүгээр л ард иргэдлгүй чиглэсэн бодлогыг перонист гэж би бол өөрөө хараад байгаа. Тийм учраас одоо 18 жил цөлөгт байсан ч гэсэн перонистд хизэж үе өнгөрөөгөөгүй гэж хэлж болно. Тийм. За тэгээд Пероноос хойш хэдэн засаг бий болсон ч гэсэн нийгэм ердөөсөө доктортой байгаагүй. Тэгээд 1972 оны 9-р сард олон улсын дарамт шахалтаас болоод Аргентины эрх баригчид сонгуул албан ёсоор ахиж явууллаа. За тэгээд энэ сонгуульд Перон өөрийнхөө өмнөөс Хектор Хозе Кампоро гэдэг зүүн талын улс төрч хүнийг оруулаад сонгуульдаа ялж исэн. Тийм. Тэгээд ингээд 18 жилийн дараа Перон улсдаа цөллөгөөс буцаж ирж байна. За тэгээд Перон эрэхтэй маш их одоо сүр жавхлантайгаар улсдаа буцаж ирнэ гэжсэн бол тэрний ирсэн өдөр нь бүр асар их цус урссан байдаг. За энэ юунаас болж байна гэх юм бол перонистууд гэж хэлээд шүү дээ тий. Перонистууд дотроо нэг барууны хөгшчүүл зүүнний залуучууд гээд хоёр фракц болоод хагарал үүссэн байсан байгаа байхгүй юу. Тэгэд Пероны ирдэг өдөр нь энэ хоёр фракц нь хоёулаа тусдаа чагсаад Пероныг хүлээж авах гэжсэн чинь барууны талаас нь зүүнүүдэд буудаад одоо бие биенээ бодолцож эхэлсэн байдаг. Бодолцсон болж исэн. За тэгээд энэ аимшигын самунд 13 хүн амьнасаа алдчихсан. Тэгээ олон зуун хүн шархацсан байдаг. За тэгээд хэдхэн сарын дараа нөгөө шинээр сонгогдсон ерөнхийлөгч Кампоро огцорсон. Тэнгүүт шинэ дараагийн сонгуульд нь одоо нөгөө 80 төгсөн Перончин их нэртэйг цуг нэр дэвшиж байна. 3 дахь их нэр нь Изабель Перон гэдэг. Цуг нэр дэвшиж байна гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэх юм бол одоо монгол шиг биш одоо дэд ерөнхийлөгч их нэр нь дэд ерөнхийлөгч болно гэсэн үг байгаа байхгүй юу. Тийм Перон өөрөө ерөнхийлөгч боллоо, их нэр нь дэд ерөнхийлөгч боллоо. За энэ сонгуульд нэр дэвшээд ялсан байдаг. Гэхдээ ялсан мөртлөө
Перон ч одоо 80 төгссөн байсан учраас одоо бие нь маш муу байгаад байсан. Тэгээд цэсний чулуу эвэрхийн хагалгаанд ороод байсан байгаад байдаг. Тэгээд 1945 оны хувьсгалын жил 30 жилийн ойгоор тэр тангараг өргөж ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авсан. Тэгсэн ч гэсэн одоо нөгөө баруун зүүнний перонистуудын голд одоо нэг хагарал үүсчихэд байгаа шүү дээ. Тэрийг эвлэрүүлэх засах хамгийн том ажил нь болчиход байсан байгаа тоххой. Яагаад гэвэл энэ хоёр чинь нөгөө пероныг байхгүй 18 жилийн хугацаанд бүр дандаа бие биенээ хаалцаал. Ердөөсөө бие биенээ 50 байхгүй байгаа гэсэн юм. За тэгээд энэ эвлэршүү анцныг засгаад ердөөсөө чадаагүй учраас би тэгвэл оронд нь нэг талд нь орох шаардлагатай болж байна гэсэн шийдвэр гаргасан байдаг. За тэгээд аль талдаа орсон бэ гэх юм бол барууныхаа талдаа орж исэн. Тэгээд барууныхаа талдаа орсныхаа дараа шууд энэ зүүнтнүүдийг зүүн перонистуудыг бүгднийг алж хядах зөвшөөрлийг өгье гэд зөвшөөрлөө өгсөн байт юм билээ. За тэгээд энэний дараагийн жил 1973 онд пероныхон зүрхнийх нь ажиллагаа нь жоохон доголдож эхэлж исэн. Тэгээд 1974 оны 7 дугаар сарын 1-нд нөгөө фашистуудыг Аргентинд оргинуулж байсан Хуан Доминго Перон 78 настайдаа зүрхний шигдээсээр нас барсан. За тэгээд Перон бүхэл үедээ л маш их дэмжлэгтэй байсан учраас одоо иргэдийн дунд Пероны дараагийнх ерөнхийлөгчийг нь бол шууд хүлээн зөвшөөрч байгаа. Дараагийн ерөнхийлөгч гэдэг нь нөгөө ихнэр нөгөө байхгүй юу? Нөгөө Изабель Перон шууд ерөнхийлөгч болоход иргэд нь хүлээн зөвшөөрлөө. Тэгээд энэ Изабель Пероны ерөнхийлөгч байсан 2 жил нь маш одоо хүнд инфляц өндөр одоо айдас хүчирхийлэлтэй хүмүүсийг алж хядчихсан цаг үе гэж нэрлэгддэг юм билээ. За тэгээд одоо миний хувьд бол Перон гэдэг хүнийг ингээ харж үзэхээр нэг янзын сайн өдөртөгч байсан гэж хэлэх үү, муу өдөртөгч байсан гэж хэлэх үү маш хэцүү санагдаад байгаа. Одоо би чинь баг 30 гаруй дарангуйлагч ярихад хараад үзэхэд одоо нэг бүр аимшигын Сталин одоо Хитлер гэсэн дарангуйлагч нартай харьцуулахад ард иргэдлүүгээ маш их анхаарч ирсэн байна. Гэхдээ ард иргэдлүүгээ анхаарахтаа нэг бүлгийг хайцсан байна. Нөгөө талаасаа хүмүүсийн нийлтдээ ярих эрх чөлөөг хаасан байна тийм учраас дарангуйлагчид нь тодорхой болчиход байна. Гэхдээ ямар духан дарангуйлагч байсан гэдэгт би бол өөрөө нэг шийдвэр гаргаж чадахгүй яваад байгаа. Тэр нөгөө нэг мэдээж энэ дарангуйлагч нарын чинь нэг юм адилхан шийдвэрүүд байдаг шүү дээ. Тэд ингээд цухас гарч ирээд л байна л да. Одоо жишээлбэл нөгөө өөрийнхөө эрх мэдлийг авч үлдэхийн тулд өөрсдөө баг хаан болгож байгаа шүү дээ. Ядчил гаргаж байгаа шийдвэр нь дахин сонгогдож болно гэж байгаа. Тэгээд бас л хэцүү юм л та. Тэр ард түмэн гэдэг байгаа тэр бүлэг дунд чинь ард түмэн дотор тэр нөгөө нэг элитүүд нь ч багтж байгаа, баялаг бүтээгч нь ч багтж байгаа. Тэр юу гэдгийг үнэхээр татгатад улсан ядуу хэцүү хүмүүс нь ч багтж байгаа. Одоо төрийн албан хаагчд нь ч багтж байгаа гэдэг маш олон төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл нөгөө эсрэг нам гэдэг байгаа чинь яг юмдаа л адилхан байлгаа байхгүй л ард түмэн шүү дээ. Гэтэл одоо энэ болгоныг одоо юу гэдгийг ихийн эцээхгүй дуглын тураахгүй гэдэг шиг бүгднийг бариад явна гэдэг бол бас хүндэл өөргөл юм шиг байна л да. Хит их ийшээгээ анхаарчихлаар нөгөө хэд нь ингээд дургуцаад гэдэг юм уу сөрөг түүнд халтаа болоод эхэлдэг тэгээ нөгөө хэдийгээ барьчихлаар эргээд энэ хэдийгээ хайждаг юу гэдэг ямар хэцүү юм дээ тэгээд одоо Аргентинд очиод нэг янзын чи Пероныг юу гэж бодож исэн бэ гэж асуух юм бол одоо хинээс асууж байгаас шалтгаалаад сайн байсан эсвэл муу байсан гэж байгаа байхгүй юу одоо нөгөө ядуу ард иргэд нь бол маш сайн ерөнхийлөгч байсан нөгөө тал нь одоо нэг элитүүд нь өстой хогийн ерөнхийлөгч байсан бидний ердөөс дэмжижээгүй бизнесүүдийг сайжруулаагүй нээлттэй эдийн засаг байлгаагүй гэж ярьж байгаа байхгүй юу тэгэхээр ч бас одоо миний хувьд ч бас маш сонирхолтой хүн байгаад байна. Одоо Африкийн дарангуйлагч нартай харьцуулахад бол хэд ихэн дээр байна. Гэтэл дарангуйлагч байхгүй юу. Тэгэд одоо энийг нь манай үзэгч сонсогчдод өөртөө алдаа оногийг сонсож агаад өөртөө шийдвэр гаргах байхаа л гэж бодож байна. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр чанарыг танд авчир нуурайтай Lenus Med компани хамт олон маань ажилласан. За мөн дээрээс нь эрүүл амьдралын сонголт, ухаалаг худалдан авалт H Point-ийн хамт олон маань бид өхнийг дэмжин ажиллаа. За энэ хүн нэвтрүүлгийг бэлтгэн хөргөсөн Анандаа баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм.
Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.